Энэ асуудлаар улсын их хурлын дэд даргыг огцруулах, томилох, сонгох асуудлаар Арц намын бүлгээс өнгөрсөн 7 хоног тус тодорхой байр суурь илэрхийлсэн. Энэ нь үндсэн хуулийн талд үндсэн хуулийн цэцэн их суудлын хуралдааныг хүлээн зөвшөөрч биелүүлж ажиллах ёстой гэдэг энэ зарчмын байр суурь бол тодорхой байр суурийг илэрхийлж ажиллаж байгаа. Мөн энэ асуудлын цаана бас утга агуулгууд бас бий. Энэ нь зөвхөн нэг өнөөдрийн бидний хэлцэж байгаа дэд даргыг огцруулах төдий асуудал бас биш. Энэ хууль хоорондын нийцлийн асуудал, үндсэн хуульд хуулиудыг нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах төвшингийн системийн ажлыг бид энд хийх ёстой гэж бас Арц намын бүлгээс энэ асуудал дээр үзэж байгаа. Тэгээ өнөөдрийн энэ хэлцэх асуудлын хувьд хэлцэх асуудлын дараа улсын их хурлын дэд даргыг огцруулах, шинээр сонгох хэсэг асуудал бас ингээд ороод хэлцэгтээд явж байна. Энэ асуудал дээр Арц намын бүлгээс 5 хоногийн завсарлага авсан. Ер нь зарчмын байр суурийн хувьд энэ бол тусдаа асуудал. Дэд даргын асуудал, дэд даргаас чөлөөлөгдөх асуудал бол тусдаа асуудал. Энэний цаана үндсэн хуулийн үзэл санаа, үндсэн хуулийн их суудлын хуралдаанаас ямар үр дагавар өгөх шийдвэр гарсан улсын их хурлын дэд дарга, улсын их хурлын гишүүнийн хувьд эргүүлэн татах хуулийн бусад хариуцлагын асуудлууд одоо бүгдээрээ энэний цаана нээлттэй байгаа гэж үзэж байгаа. Ийм учраас Арц намын бүлгийн хувьд бас энэ зарчмын байр суурин дээр хэвээр байгаа гэдгийг бас илэрхийлье. Хөрлбаатарын Булган туяаг Монгол Улсын их хурлын дэд даргын үүрэгт ажлаас огцруулахыг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураана. Ирээсэн гишүүнээс 66 гишүүн дэмжиж 66.7%-аар санал дэмжигдлээ. Монгол Ардын намын бүлгээс улсын их хурлын дэд даргад нэр дэвшүүлэх саналыг улсын их хурлын гишүүн, улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Жигжидийн Батчаргал танилцуулан таныг энэ дөр төрж байна. Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 24-р зүйлийн 1, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 14-р зүйлийн 14-ийн 1, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21-р зүйлийн 21-ийн 1 дэх хэсгийг тус үндэслэн улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгээс улсын их хурлын гишүүн Жадамбын Батэрднийг улсын их хурлын дэд даргад нэр дэвшүүлж байна. Жадамбын Батэрд нь 1965 онд төрсөн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд Оросын холбооны улсын Эрхүү хотын политехникийн дээд сургууль, 1998 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг тус төгссөн автын инженер эрх зүйч мэргэжилтэй. 1992 онд Оросын холбооны улсын Рибкоп улсын үйлдвэрийн газарт менежерээр, 94-өөс 2000 онд Ашид Эрдэнэ хязгаарлалтанд хариуцлагатай компани захирлаар, 2000-аас 2004 онд засгийн газрын хэрэгжүүлэх шагнаалтлаг Автотээврийн газрын даргаар, 2007-оос 2012 онд зам тээвэр аялал жуулчлалын яамны төрийн наримчгийн даргаар, 2008-аас 2012 онд Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар, 2011-ээс 2012 онд Мяд хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус ажилласан. Жадамбын Батэрд нь 2016, 2020 онд Булган аймгаас, 2024 онд хойд бүсийн иргэдийн итгэдийг хүлээж улсын их хурлын гишүүнээр 3 удаа сонгогдсон бөгөөд 2017-оос 18 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн зам тээврийн хөгжлийн сайдаар, 2024-өөс 25 онд Монгол Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2025 оны 6 дугаар сараас Монгол Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн даргаар сонгогдсон ажилласан туршлагатай. Эрхэм гишүүдээ улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгээс улсын их хурлын гишүүн Жадамбын Батэрднийг парламентод ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлага зэргийг харгалзан үзэж улсын их хурлын дэд даргад нэрийг нь дэвшүүлж байна. Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн саналыг дэмжин шийдвэрлэж өгөхийг та бүдээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За санал хураалт Монгол Улсын их хурлын дэд даргаар Жадамбын Батэрднийг сонгохыг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураана. Зуун гишүүнээс 78 гишүүн дэмжиж 78%-аар санал дэмжигдлээ. За та Батэрдэн гишүүнийг дэд даргын асуудалд ирж суухыг
урьж байна.